Жохо 2000 гаруй түмэн хүн амтай энэ марал Чөндүүхтийн голдоо Монгол гэрээ босгоцсон Монгол хос уянгаан наацсан ийм нэг газар байна. Энэ бол одоо Монгол манжийн сурвалж хороосон газар. За энэний ирэл гарал түүхэн улаагийн мөрдлөөгөл хамаг анх 1717 онд манж улуу монголоор бүрдсэн 8 гушууны холуучрыг бол энэ Чөндүүд ирж сурч. За энэ ирж суурсан хүмүүс бол тухайн үедээ 1600 гаруй хүн байлаа гэж. За энэ нь одоо үржсээр хойч үедээ жалгаж уламжилсаар байгаад одоо болоход бол Чөндүүдх эл газар орны монголчуудтай нийлээ бараг 3 түмэн гаруй хүн байна. Тэгвэл энэ манж Монголын сурвалж хороогсон газар нь бол 1957 онд одоо ийм нэр авсан байх юм шиг. Жижиглаагүй эдний одоо голдуу ямар ажил хийдэг юм гэхээр нэгд бол энэ манж Монголын энэ хойч үеийнрүүд их сургуулийн юм уу, дунд сургуульд орлоо энэ хүүхдүүдийн сурлагын шагналын мөнгө. За тэгвэл энэ хүмүүсийн настайчуудын насрамжийн мөнгө. За мөн дагууд нь Чөндүүдх энэ Монгол бол манж үндэстнээ ээлж үеийн үйл ажиллагаа хийх юм уу, одоо баяр дурсгалын өдрийн хамтаар тэмдэглэх энэ үйл ажиллагаад бол жил болгон бараг 100 гаруй түмэн жоос зарцуулж өгч байна. За тэгвэл дараад нь одоо юу вэ? Эдгээр уус энэ дээр нэг дууны боловсруулалтын анх юм уу, хөгжмийн боловсруулалтын анх. За найрал дууны боловсруулалтын анх ийм нэг юм үнэт төлөөргүйгээр эрхлээ. Тухайн газрын энэ эл үндэсний ард түмэн одоо сурвалжлаагүй энэ дээр дуртай юмаа сурвалжж болоо үнэт төлөөргүйгээр. За дараад нь одоо юу вэ? Дэлхийн эл газар орноос одоо за Монгол манжийн тухайтай судалгаа хийх юм уу? За их сургуулийн оюутан өгүүлэмч юм уу? Тэдгээр хүмүүсээ бүр энэ дээр зөв соёлын судалгаа хийдэг юм байна.